Эрдэнэс үйлдвэрлэлийн технологийн парк. За өөрийгөө товчхон танилцуулъя. Монголд үйлдвэрлэл технологийн парк гэж паркийн компани байдаг, паркийн удирдлагын компани байдаг. Энэ паркийн удирдлагын компани нь Монгол улсын хэмжээнд 6 том төслийг хэрэгжүүлж байгаа. 6 том төсөл. За энэ 6 том төсөл нь Монгол улсын ирээдүйн том 6 том төсөл гэж хэлж байна. Ирээдүйн. Тэгээ бид нар энэ 6 том төслийг цаашаа хэрэгжүүлж ийж Монгол улсын ирээдүйд цаашаа явах, үнэхээр бид нар Солонгос мөрөөддөг нөгөө гой гадны улс шиг Монгол улс байх уугүй юу гэдэг энэ түүхэн цаг хугацаанд бид нар байгаа гэж ойлгож байна. Тэгэхээр энэ ч магадгүй яг одоо гадаад руу явж сурыг гэж боддог, мөрөөддөг хүмүүс байна. Зөв. За гэтэл яг гадаад байгаа юм шиг Монголдо байх боломж байвал Монголдо байх уу, гадаад байх уу? Монголдо байна тийм мэдээч. За ингээд ирээдүйн тухай өнөөдөр ярив. Намайг Мигмар Жаргал гэдэг энэ ирээдүйн инженерчлэл буюу ирээдүйн одоо бидний төлөвлөж байгаа үйлдвэрлэл технологийн паркийн төслийн менежер ажилладаг. Төслийн менежер гэдэг нь үндсэндээ манай шинжлэх ухааны судлаач эрдэмтэд үндсэн концепцийг бүтээн. Тэгээд энэ төслүүдийг хэрхэн бодит амьдрал дээр бий болгох гэдэг харилцаа холбоо, хөрөнгө оруулалт, танилцуулга, хамтын ажиллагаа гэдэг маш олон энэ харилцааны дунд менежерийн ажлыг хийдэг гэж ойлгож байна. Бид нар өнөөдөр Монгол улсын хамгийн их баялагийг бүтээж байгаа салбар ямар салбар вэ? Уулуурхай салбар яг үнэ. Тэгвэл дэлхийн ч гэсэн хамгийн их баялагийг уулуурхай салбар бүтээдэг байсан юм бэ. Жижигхэн тоо харъя л да. 1985 онд дэлхийн уулуурхай салбарын өсөлт энэчээс харагдана. 9.6 тэрбум байсан бол 2022 онд 18 буюу 2 дахин өсөлтийг үзүүлсэн. Тэгээд энийг юу гэж хэлэх гэхээр яг энэний ард юу байгаа гэхээр бидний мөрөөдөд байдаг нөгөө гадаад улсад мөрөөдөд байдаг нөгөө өндөр хөгжлийг ард нь юу бүтээдэг вэ гэхээр уулуурхай салбараас олсон баялаг тэр өндөр хөгжлийг бүтээдэг байна. Тэр өндөр хөгжлийг. Тэгэхээр дэлхийн хөгжин гэдэг чинь яг зэрэгцээд ард нь параллел юу хөгжсөн бэ? Уулуурхай салбар хөгжсөн. Уулуурхай салбарыг хэн хөгжүүлдэг юм? Хэн уулуурхайд ажилладаг юм? Одоо ер нь робот ажиллаад байгаа юу? Хэн ажиллаад байгаа? Хүн л ажиллаж байгаа юм шүү дээ. Тэгэхээр би энэчээс нэг дүгнэлтийг хэлэх гээд байна. Яагаад энэ өсөлтийг бид нар юутай холбож ойлгох гэхээр яг энэтэй зэрэгцээд хүний хөгжлийн өсөлт, мэргэжлийн боловсон хүчний өсөлт, яг энэтэй зэрэгцээд бусад бүх төрлийн хүнтэй холбоотой өсөлтүүд байгаа учраас энэ хөгжлийн өсөлт гэж яригадаад байгаа эдийн засаг өсөж байгаа. За дээр нь хэлээд тав хүн ингэж бяцхан хэлье. Яг дэлхийн бид нар одоо энэ дэлхийн нийтэд хамгийн хөгжлөөр урдтай явж байгаа Хятад улс байгаас Хятад улс гэхэд дэлхийн топ энэ уулуурхай үйлдвэрлэл хөгжсөн 4 том улсын нэгээр байдаг. Нэгдүгээр Хятад, хоёрдугаар Америк нэгдсэн улс. Америк явахыг одоо очиж сурахыг хүсдэг хүмүүс энэ ч дунд байгаа да тий. Гэтэл яг тэр бидний мөрөөдөд байгаа Америк нэгдсэн улсад маань тэр хөгжлийг бий болгоод хөгжлийн ард байгаа хөрөнгө оруулалтыг бий болгодог гол салбар нь уулуурхай салбар. Тэгээд Орос улбаны улс, Австрали гэ бусад тэгээ энэ дөрөөс гадна бусдын дөнгөж 46%-ийг бүрдүүлж байгаа гэж. За ингээд уулуурхай салбарын технологи ба шинжилэл ямар төвшөнд хийгдэж байна гэхээр өнөөдөр за ер нь үндсэндээ хоёр хандлага дэлхийд яг одоо хүчтэй явж байгаа. Австрали, Канада, Америк нэгдсэн улс. За мэдээж ERP буюу энэ програм хангамжийн давуу талуудыг ашигласан уулуурхай одоо олборлолт технологийн дэвшүүлэлт нэлээд хүчтэй явж байгаа бол яг энэ дээр дагаад нөгөө химийн оюухан гэдэг үндсэн хөгжүүлэлт явагдаад байна. Гэтэл бид нар өнөөдөр дөнгөж дотооддоо өөрсдөө хүнээ яаж уулуурхай салбарт хөгжүүлэх үү сурахгүй гэж яхад нөгөө талууд маань бидний мөрөөдөд байгаа газрууд чинь уучлаарай хүний хүчин зүйлийг асыг химийн оюухан, технологи, робот бидний нөгөө дараагийн төвшин рүү энэ уулуурхай салбар хөгжиж байгаа гэж байна. Дэлхийн уулуурхай салбарын инженер бэлтгэлийн чиг хандлага дараах 10 чиг хандлага хүчтэй явж байна. 10 чиг хандлага. Энэ чиг хандлага нь юу хэлж байгаа нэхэрэ дэлхийн уулуурхай салбарт дараах 10 мэргэжлийн боловсон хүчин хэрэгтэй байгаа юм байна. Дараах 10. За энэ дараах 10 дээр AI дээр суурилсан судлалын мэргэжилт, машин судлалын мэргэжилт. Дандаа химийн оюухан дээр суурилсан мэргэжилт. За өгдлийн судлаач, эрдэмтэн судлаач, процессын автоматжуулалт, роботын инженер. Уучлаарай Монгол улсад инженерүүдээ бэлтгэж чадахгүй байхад энэ ч бүр роботын инженер гэдэг.
Гэтэл ингээд бидний өнөөдөр хамгийн хэрэгцээтэй байгаа гэж бодож идэл зарим мэрэгжлүүд уушаа хэрэгцээгээ алдаад дараагийн төвшөнд гарах гэж байгаа. Тэгэхээр бид нар дэлхийн хүмүүсийг бүтээн гэж дэлхийн хүмүүсийг бүтээн гэж яриад байдаг нь өнөөдөр бид нар яг энэ дэлхийн хөгжилд нийцүүлж өнөөдрийн боловсон хүчнийг бэлдэх юм уу? Өнөөдөрт нийцүүлж өнөөдрийн боловсон хүчнийг бэлдэх юм уу гэдэг асуулт байна. Асуулт. Тэгэхээр та нар маань юу вэ? Дэлхийн хүн болох гэдэг байгаа юм шүү дээ. Тэгэж ойлгоод зөв. Зөв тий. Тэгвэл бид нар энэ дэлхийн хаана явна? Дэлхийн энэ том эдийн засаг. Би яагаад энэ эдийн засгийн тухай яриагаа ирсэн гэхээр бидний мөрөөддөг бүх одоо материалын зүйлс ард нь эдийн засгаас ингээд шууд утгаараа хамаарсан. Тэр шууд утгаартай хамааралтай байгаа баялагийг хэн бүтээгээд байгаа? Уулуурхай салбар. Уулуурхай салбар. Тэгээ уулуурхай салбар дотроо уулуурхай салбарт байгаа дараах 10 топ менежерүүд за ингээд харахад бол менежмент ба байгууллага судлаа шинжээч тоног төхөөрөмжийн сүлжээний мэрэгчлэлтэй их өгөгдлийн сангийн мэрэгчлэлтэй. Одоо зүгээр энэ дээр ярихад өгөгдлийн сангийн судлалын мэрэгчлэлтэй гэж ярихад бид нар өнөөдөр тухайн өгөгдлийг нэгтгэн дүгнэж анализ хийж тэгээ ирээдүйд нийцүүлсэн шийдвэр гаргахад энэ өгөгдлийн мэрэгчлүүд бол хамгийн чухал мэрэгчлүүд байдаг. За хамгийн дараагийнх нь бол ансаас тандан судлах судлаач технологи. За одоо бид нар жишээ нь археологч юм уу тэр чиглэлийн мэрэгчлүүд илүү газар дээр нь өрнөлөг хийж газар дээр нь ажиллаж өнөөдөр бол Монголд аливаа одоо лиценз гарч ордын нөөцийг тодорхойлох юм ажлууд хийж байгаа бол дэлхийд алсаас тодорхойлох боломж нь бүрдсэн, технологи нь хөгжсөн тэр чиглэлийн мэрэгчлүүд хэрэгцээтэй болж ирсэн. За тэгвэл Монгол улсын өнөөгийн нөхцөл ямар вэ? Монгол улс бид хаана яв? Дэлхийн ийшээ явж явах бид тэгвэл хаана яв? За Монгол улс нийтдээ 2023 оны байдлаар 154 мянган оюутан төгссөн байна. 154 мянган оюут. Энэ төгсөж буй 154 оюутнаас дөнгөж 12% нь инженер чиглэлийн шүү. Бүр уулуурхай биш. Зүгээр л инженер чиглэлийн мэргэжилтэй байна. Тэнгүүд үлдсэн 88% нь бусад. Тэгээ инженер чиглэл дотроо геологийн шинжилгээ ухаан, үйлдвэр технологи, машин механизмын операторууд гэж. Энэ операторууд чинь яг үндэ бол нөгөө одоо байгаа энэ гадаад дэлхийд тавьсан байгаа машинуудыг одоо удирддаг, жолооддаг тэр операторууд ил. Тэр хүмүүс маань бас тэгэхээр энэчээс нэг дүгнэлтний үйлчлэхээр өнөөдөр Монгол улсад бэлтгэж байгаа бүх энийг бүр онцлж хэлье. Бүх энэ уулуурхай чиглэлийн инженерүүд дандаа олборлох чиглэлийн инженерүүд бэлтгэж. Олборлох. Тэгвэл бид нар хаашаа яваад зорж байгаа? Хаашаа зорж байгаа? Энэ үйлдвэр технологийн парк бид нар хаашаа зорж байгаа? Олборлолтоос боловсруулалт руу зорж байгаа. Боловсруулалт руу. Тэгвэл уучлаарай харамсалтай нь биднэрт өнөөдрийн байдлаар боловсруулах чиглэлийн инженерүүд байхгүй. Тэгээ би энэ том дээр ярьж байгаа ш. Бид нар улс орны яг том мэдээж бидний ингээд гадагшаалтаа суулж ирсэн мундаг одоо инженерүүд байгаа. Гэхдээ бид нар 1 2 10 20 хүний тухай яриаг. Хэдэн мянган хүн дэлхийн бусад том улсууд 10 жилийн өмнөөс боловсруулалт үйлдвэр барих гэж байгаа бол 10 жилийн өмнөөс хүний нөөцөө бэлдэж эхэллээ. Яг 10 жилийн зэглэлээр. Хүний нөөц бэлэн боллоо алгамаа хийдэг. Харамсалтай нь бид нар өнөөдөр ямар байдал байна вэ гэхээр бид нар явж хүний нөөцөөр очиж болно те. Яг хүний нөөцөөр очиж болно. Хүний нөөц. Яг тэр хүний нөөцүүд маань ингээд буцаага харсан чинь дандаа олборлох чиглэлийн мэргэжлүүд дийлэх болох. Боловсруулах чиглэлийн нөгөө нарийн мэргэжлүүд, нөгөө химийн уулуурхайд нийцсэн химийн технологичд манай томсолтой. Манайд байхгүй. Тэгэхээр энэ өөрөө бидний та бүхэнд хэлэх гээд байгаа үндсэн санаа. Тэгээд уулуурхай инженер нөгөө 12% ингэж инженерд үтсэн чинь уулуурхай инженер бүр зөвхөн уулуурхай салбарын инженерүүд маань ганцхан хувь нөө. Тэр энэ өөрөө маш хангалтгүй тоо юм аа. Тэгэхээр энэ чинь хэлсэн байгаа 5 ч 10 ч хамаагүй. Магадгүй нэг хүүхэд ч байсан би өнөөдөр энэ чинь ярих байсан. Та нарыг би юу гэж уриалж юу гэж хэлэх гээд байна гэхээр бүгдээрээ уулуурхай тэр дундаа боловсруулах үйлдвэрийн мэргэжлүүдийг сонгож өгөөч. Ийшээ өөрсдөө зориулж бэлдээч. Магадгүй гадаад дотоодын ихтэй сургууль сурмаар байгаа бол Монгол улсын ирээдүйн 50 100 жил боловсруулах үйлдвэр юм байна. Тэр яг боловсруулах үйлдвэрт зориулсан мэргэжлүүдийг сонгооч гэж хэлэх гээд. Монгол улс үйлдвэр технологийн үндсэн 6 үйлдвэр технологийн парк хөгжүүлэх гээд зорж ажиллаж байна. За энэ дундаа Орхон аймагт ямар үйлдвэр хэдүүлээ? Уулын баяжуулах Эрдэнэ төвлөрд тийм үү? Бидний ярьдгаар ГОК. За энэ ГОК бол өөрөө үндсэндээ бас олборлоод баяжмал байдлаар нь экспорт хийдэг.
баяжрал байдлаар нь экспорт хийдэг. Яг энэ ГОК гэж нэрлэж байгаа Эрдэнэ үйлдвэрийн дэргэд бид нар боловсрол үйлдвэр буюу үйлдвэр технологийн парк байгуулах гэж төлөвлөж ажиллаж байна. Монгол улсын хэмжээнд хамгийн бодиттой ажил нь явж байгаа үйлдвэр технологийн парк бол Орхон аймагт баригдаж байгаа Эрдэнэ үйлдвэрийн технологийн парк. Дэд үтсэн бүтээн байгуулалт нь 80% явж байгаа. Төмөр замд дуусч байна. Авцаа нэгдсэн байна. Тэр аливаа бүтээн байгуулалтанд хамгийн чухал зүйл юу байдг вэ? Дэд үтцсэн. Дэд үтцсэн. Тэгэхээр дэд үтцсэн инженерүүд ерөөсөө үйлдвэрлэл хөгжихэд хамгийн суур мэргэжлүүд байна. Харж байна, анзаарж байна уу? Тэгэхээр та бүхэнд энэ дундаас та бүхнээс дэд үтцсэн инженерүүд бас болоосоо гэж хүсэж байна. Тэгээ энэ миний ярьж байгаа яриа юу гэдгийг дангаан зэжээ сууж байгаа хүүхдүүд тамаатай асуудал гэж би л аваад бодох байгаа. Яг тэгэхээр энэ ч сууж байгаа насан туршид бүгдээрээ ардаа өгдөл байж таа. Тэгэхээр бидний энэ яриад байгаа энэ хүний нөөцийн том бодлогын асуудал бол хүн болгоны асуудал гэдгийг хэлэх гэдэг. Хүн болгоны асуудал. За ингээд Орхон аймагт үйлдвэр технологийн парк баригдаж байна. Ойролцоогоор 1298 ажлын байр бий болгосон тооцоол байна. За Дархан хотод гангийн үйлдвэр технологийн паркын зөвшөлтөөр ган үйлдвэрлэл. Тэгэхээр бид нар өнөөдөр яг энэ Дархан төмөртэй ор дээр тулгуурлаад бас л баяжмал байдлаар нь бас л олборлол гаргаж байгаа. Баг хэмжээнд нь л боловсрол хийж байгаа. Тэгвэл бид нар яг дотоодын хэрэгцээндээ нийцсэн томоохон хэмжээний боловсруулах эрэлтэндээ нийлүүлэлтэндээ нийцсэн боловсрол үйлдвэр барих цаг хугацаас болчихсон. Тэгээ энийг Дархан хотод бид нар Дархан үйлдвэр технологийн парк барихаар ажиллаж байна. Ойролцоогоор нэг 1300 ажлын байр бий болно. За дараагийн үйлдвэр технологийн парк Бор өндөр буюу Хинтээ аймагт баригдах Жонш Сахиурыг боловсруулах зөвшөлтөөр үйлдвэр технологийн парк барих гэж төлөвлөж ажиллаж байна. За дараагийн үйлдвэр хөтөл барилгын материалын үйлдвэрлэл технологи. Хөтөлд юу байдаг вэ? Цемент шахаа үйлдвэр тий. Хөтлийн цемент шахаа үйлдвэр өнөөдөр бас яг хүчин чадлынхаа хувьд үйлдвэрлэлийн норм горим стандартаа хангаж чадаж чанарын хувьд төдийлөн бидний нөгөө орчин үеийн шаардлага нийцсэн шохоо гаргаж чадгаа байлцсан. Тэгэхээр бид нар энэ үйлдвэрлэлийг шинжлэх, сайжруулах, дахин бүтээх шаардлага бол угаасаа үүсчихэд байгаа. Тэр энд хийн хэрэгтэй. Нөгөө үйлдвэрийг ажилуулах мэргэжлийн боловсон хүчнүүд хэрэгтэй. За ингээд дараагийн үйлдвэр технологийн парк бол Багнуур, Бор өндөр, Өмнө говийн 5 толгой үйлдвэр технологийн парк, Коксимийн үйлдвэр. За ингээд үндсэндээ Монгол улс яг бодлогынхаа хэмжээнд 6 үйлдвэр технологийн парк байгуулах гад бидний хувьд ажиллаж байгаа гэж ойлгож байна. Тэгэхээр биднэрт хийн хэрэгтэй. Биднэрт хийн хэрэгтэй. Одоо биднэрт ирээдүйн энэ үйлдвэр технологийн паркуудыг бий болгох хамгийн мундаг боловсон хүчин инженерүүд хэрэгтэй. Инженерүүд хэрэгтэй. Тийм учраас бид нар энэ exchange engineering гэж хөтөлбөр зарлаад ирээдүйн үйлдвэрлэл технологийн паркт хэрэгтэй үндсэн мэргэжлүүдийн жагсаалтыг гаргасан юм байна. Өнөөдөр бид нар олборлтыг хийж байгаа. Уулгын ашиглалтын хайгуул инженерүүд байна. Одоо дийлэг олгон бэлтэж байгаа. Тестер бэлтгэж байгаа. Тэ? Дандаа уулгын ашиглалт хайгуулын инженер. Тэгвэл бид нар боловсрол руу чиглэхийн тулд яг энэ боловсруулах үйлдвэрт ямар мэргэжлүүд хэрэгтэй? Ямар мэргэжлүүд дээр бид нар та нар одоо магадгүй энэ бишгийг үзэж байгаа хүүхдүүд залуучууд сурах ёстой вэ гэдгийг ярих гэдэг. За ингээд үйлдвэр технологийн парк ингээд хөгжихэд хэрэгцээ шаардлага байна. 6 үйлдвэр технологийн парк, 6 хот. Та нар мэдэн штэ. Эрдэнэт үйлдвэрийг дагаад Эрдэнэт хот байгуулагчсан. Дөнгөсөө Эрдэнэт хот 50 жилийн ойгоо тэмдэглээд Эрдэнэт хот дүнэлтээ хийж байгаа. Тэгээд Эрдэнэт хот ирээдүйн 50 жилээ яг одоо төлөвлөж байгаа. Ирээдүйн 50 жилийг төлөвлөхөд тэдэнд юу хэрэгтэй байсан гэж Эрдэнэт үйлдвэр технологийн парк байгаа учраас ирээдүйн 50 жилээ төлөвлөж чадчих. Ярьж чадчих. За ингээд ойролцоогоор нэг 10,000 хүртэлх ажлын байр биднэрт 2035 он гэхэд хэрэгцээтэй гэж үзэж байгаа энэ 6 үйлдвэр технологийн паркт тэгээ ялангуяа өндөр түвшний мэргэжлийн инженерүүд бол ялангуяа энэ нийт 10,000 орчмоос 15% нэрхтэй. За инженер техникийн ажилчид бол ойролцоогоор нэг 23% таагаад ингээд бидний хэрэгцээтэй ажлын байрнуудын харьцааг та бүхэн харж байна. Манай эрдэмтэн судлаачид энэ хөгжлийн бодлогыг хийж байгаа инженерүүд маань суугаад нэг зүйлийг гаргасан. Энэ бол ирээдүйн та нарт хэрэгтэй энэ жигсаалт. За ингээд ирээдүйд 6 үйлдвэр технологийн парк баригдвал ойролцоогоор 30 мэргэжлийн инженер хэрэгцээтэй гэж бидэрт гарч ирсэн. Ойролцоогоор. Тэгээ энэ дундаа хамгийн хэрэгцээтэй энэ 10-ыг бид нар та нарт жигсаалтыг гаргаж өгч байна. Яг энэ нарийн мэргэжлийг сураад өгөөч. Химийн инженерээр сураад өгөөч. Химийн инженерээр. Өнөөдөр бидний хэрэгжилж байгаа бүх миний өмсөж байгаа энэ хувцас, таны барьж байгаа энэ гар утас
бүх анхдагч түүхийд материалыг хийхийн тулд химийн инженерүүд ажилладаг. Химийн инженерүүд лаборатори туршилтын ажил хийж тэр материалыг гаргаж авдаг. iPhone 16 дөнгөсөө гарсан те. Сурчлагаа юу гэж хийсэн? Хамгийн бүх бат утас гэсэн те. Хамгийн бүх бат. Тэгвэл тэд нар ард нь юу хийж ажилласан гэж бодож байна. Хамгийн бүх бат материалыг хийх гэж ажилласан байхгүй. Хамгийн бүх бат материалыг. Тэгвэл хамгийн бүх бат материалыг энэ инженерүүд хийдэг. Нийгмийн шинжилгээ ухааны намайг дуудаад аль хийгээд гэвэл би л болж чадахгүй. Чадахгүй. А хин хийж чадна гэхээр энэ инженерүүд, химийн инженерүүд, туршилтын инженерүүд энэ бүгд энэ одоо бидний яриад байгаа энэ бидний шуураад байгаа бидний дэлхийн нийтээр тренд болоод байгаа энэ бүх ноу хау, энэ бүх шинэ технологиг инженерүүд хийдэг байна. Тэгэхээр энэ ч сурж байгаа бол энэ ч байгаа, үзэж байгаа бүх залуучуудыг энэ дараах мэргэжлүүдээр сураач. Химийн инженер, металлургч, металлын технологич, инженер эдийн засагч. Энэ маш чухал. Бид нар өнөөдөр эдийн засгч гэдэг эдийн засгийн талаас асуудлыг хаагаад байдаг боловч яг өнөөдөр боловсрол үйлдвэр барья гэд суусан чинь нөгөө зүгээр ерөнхий эдийн засгийн чиглэлээр сурсан хүмүүс маань уулуурхайн үйлдвэрлэлийн эдийн засгийг хийж чадахгүй. Энэ биднэрт өнөөдөр тулгамдсан асуудал байхгүй. Бид нарт өнөөдөр хөрөнгө оруулалт гэж бодож байна. Үгүй. Биднэрт байгалийн баялаг байна уу? Байна. Хөрөнгө оруулалтын таатай орчин байна уу? Байна. Бид нар ямар нэгэн байдлаар олон улсаас мөнгө босгох бүрэн боломжийн дунд байгаа. А гол тулгамдж байгаа асуудал нь юу вэ? Хүний нөөц. Ирээдүйн инженерүүд бидэрт байхгүй. Энэ нарийн мэргэжлийн инженерүүд бидэрт одоогоор хангалттай түвшин байхгүй. Энийг хэлэх гээд байна. За ингээд үйлдвэрлэлийн инженер, баяжуулалтын технологич маш чухал мэргэжил. Автоматжуулалтын инженер, цахилгааны инженер. Тэгээ бид нар маш олон мэдээллүүдийг сонсдог. Өнөөдөр бидний хувьд одоо энэ дөнгөж соёл байгууллагт энэ наруу гэдэг мэргэжил аягүй чухал байсан. Санхүү бүртгэлийн хувьд. Бүртгэлийн ажилтан. Ингээд орж ирсэн юм бүртгээл ингээс болж. Одоо нөгөө бүртгэл маань зүгээр л аппликейшн болоо явуулсан. Аппликейшн. Зүгээр тэр аппликейшнийг би аваад хэрэглээд байгууллагын бүртгэлийг бүрэн шийдэж. Тэрний ард юу байгаа? Тэрний ард нөгөө байсан хэрэгцээтэй байсан нэг мэргэжил ач холбогдол алдчихж байгаа. Тэр бид нар юунд тулгуурлаж өнөөдөр хүүхдүүдээ тэр дундаа та нар бэлтгэх ёстой гэхээр энэ ирээдүйд бол бий болох энэ мэргэжлүүдэд тулгуурлаж сонголтуудаа хийдэг тэдэнд зориулж бодлого гаргах хэрэгцээтэй байна гэж хэлсэн. За ингээд үйлдвэр технологийн парк удирдлагын компани зүгээс бид нар exchange engineering гэдэг хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Тэгээд энэ хөтөлбөрийн хүрээнд бид нар 21 аймаг 9 дүүрэг бүх газар очиж энэ илтгэлээ тавих гэж зорж байгаа. Эхэлж байгаа гэсэн. За Эрдэнэс үйлдвэр технологийн паркт ойролцоогоор 3500 гаруй exchange engineer хөтөлбөрийг ойролцоогоор одоо бол ингээд хэрэгжүүлээд байна. Тэгээд бид нар одоогоор хамтын ажиллагааны хүрээнд бүгд найрамд хятад улсын их сургуулиудтай хамтын ажиллагаа эхэлж байна. За шүтээстэй бол бид нар санамж бичиг байгуулах хэмжээнд ажиллаж байна. За инженеруудыг бэлтгэх бодлого дараах байдлаар бид нар бодлого барьж ажиллаж байна. Нэгдүгээр гэх юм бол өндөр мэргэжлийн боловсон хүчний татах бодлого. Яг ингээд өндөр нөгөө мэргэжилтэй боловсон хүчтэй болоод ирсэн чинь дорж гээд нэг гой өндөр мэргэжилтэй залуутай болоод ирсэн чинь тэрийг маань яасан? Австралиас өндөр цалин санал болгоод аваа явуулсан. Google-ээс өндөр цалин санал болгоод аваа явуулсан. Тэр энэ дунд би нэг юм том үзэл санааг өсөлгөх гэдэг. Бид нар өндөр мэргэжлийг эзэмшихээ яг зэрэгцүүлээд өндөр их оронч үзэлтэй байх шаардлага. Өнөөдөр ирээдүйн 50 жил, ирээдүйн 100 жилийн Монгол улсыг хэн бүтээх юм? Монгол хүн бүтээн. Бид нар Филиппинчүүдийг авцаад бүтээх уучлаарай. Тэд нар дуусгаад гарна. Хятадуудыг оруулж ирэх юм бол өстө баярлал орж ирэл дуусгаал Монгол улс байхгүй. Тэгэхээр Монгол хүн энэ бүхнийг бүтээх учраас бид нар өндөр мэргэжлийн мэргэжлийн боловсон хүчин болвол Монголд ажиллах, Монголд ирж байх энэ сэтгэлгээ бидэнд хамгийн чухал байгаа гэж хэлгээд. За дадлагжуулах бодлого, за дэлхийн өндөр одоо технологи эзэмшдэг үйлдвэрүүдэд бид нар дадлагжуулагч хүмүүс илгээе гэж байгаа. За дунд түвшний мэргэжлийн ажилтан бичиг бодлого ингээд паркуудын хүний нөөцийг бэлдэх гээд энэ паркууд гэдэг маань түрүүний яриад байгаа 6 үйлдвэр технологийн парк гээд ингээд дараах 8 алхмаар бид нар үндсэн бэлтгэхээр зорж ажиллаж байна. Инженер бэлтгэхдээ бид нар дараах үндсэн бодлого барина. Үйлдвэр технологийн парк маань хүний нөөцийн нэгдсэн бодлогоо гадаад дотоодын ихтэй сургуулиудтай хамтарч ажиллая. Энэ үйлдвэр технологийн паркийн удирдлагын компани маань байгуулагдаад одоо яг 1 жил болж байгаа. 1 жилийн хүрээнд бид нар дараах бодлогын баримт төшөлтөд боловсруулаад ажиллаж байгаа. Хөгжлийн төлөвлөгөөг боловсруулсан байж байна. За мэргэжлийн эмсүүд буюу мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвөдтэй хамтарч ажиллая.
За инженерийн боловсон хүчний нэгдсэн бүртгэлийн системийг үүсгэж. Бид нар өнөөдөр яг ямар инженертэй, бас ямар инженер үгүй вэ гэдгийг мэдэх шаардлага байна. Яг энэ олон боловсруулах үйлдвэрүүд баригдаад эхлэл бидэрт хэрэгцээтэй мэргэжлүүдийн жагсаалт бол бидэрт байгаа. Тэнгүүд яг эндээ нийцсэн бүртгэл байхгүй. За дорж бол одоо металлурги чиглэлээр, за төмрийн чиглэлээр бол мундаг юм байна. Гэтэл бидэрт одоо нөгөө талаа одоо хайшны мэргэжилтэн байна уу? Нарийн. Гэхэд ингээд бид нар бүртгэх шаардлага бол бидэрт байна. За ингээд эрдэм судлаач дэмжих хөтөлбөрийг жил болгон ингэж хэрэгжүүлэхээр ажиллаж байна. За ингээд за инженер сургалтын тэтгэлгүүдийн тухай өнөөдөр бас та бүхэн бас илүү сонирхож ирсэн болов гэж бодож байна. Эрдэнэс Монгол нэгдэл гэж ямар нэгдлийг хэлдэг вэ гэхээр Эрдэнэс Монгол нэгдэл гэдэг маань Монгол улсын хэрэглэх газрын харьяа Монгол улсын стратегийн орд газрыг түшиглсэн 31 төрийн өмчит компаниудыг нэгтгэсэн групп нэгдлийн шинжтэй үйл ажиллагаа болж байгаа нэгдлийг хэлж байгаа. За энэ нэгдлийн хүрээнд одоогоор дараах тэтгэлгүүдийг өгж байна. Одоогоор. За ингээд та бүхэн хараад аваарай. Тэгээ бид нар үйлдвэр технологийн паркийн хүрээнд ямар бодлогыг барьж байгаа гэхээр энэ тусдаа явж байгаа тэтгэлэг хөтөлбөрүүдийг нэгтгэх, эмх замраат оруулах, тэгээ нэгдсэн байдлаар зарлах, тэгээ хэрэгцээтэй мэргэжлүүдэд илүү өгөх гэдэг энэ бодлого руу илүү чиглүүлж байгаа. За яг та хэдийн нөгөө өнөөдрийн сэдвэд нийцсэн слайд бол яг энэ. За ингээд Эрдэнэ үйлдвэр жишээ нь яг Эрдэнэ цогцлбор сургууль буюу Эрдэнэ хотод байдаг. Хуучин бол Эрдэнэтийн TC гэж ярьдаг байсан. Эрдэнэ цогцлбор гэдэг нэртэй болсон. За энэ одоо сургууль 100% тэтгэлгээр залуучдыг сургаж байгаа. За бакалавр бүх төвшөнд. За яг сая гэвэл баг өнөөдөр байж магадгүй шинэ илгээлтгээд ирээдүйн Эрдэнэтэд баригдах үйлдвэр технологийн паркт хэрэгцээтэй мэргэжлүүдээр сурж байгаа 20 оюутан жилийн 2 сая төгрөгийн тэтгэлэг олгосон байна. Жилийн 2 сая. За ингээд Эрдэнэ үйлдвэрийн хувьд. За Эрдэнэ далд эрсүүлсэн хувьд гэх юм бол 5 сард 10 оюутанд бакалаврын тэтгэлэг өгсөн байна. За 5-7% жил болгон тэтгэлэг өгдөг 60 оюутанд. За дархны төмөрлөгийн үйлдвэр Дархан хотод байдаг төмөрлөгийн үйлдвэр маань за дараах яг энэ ган хайлагч, ган цовлогч, металлургч гэх мэргэжлүүдээр 20 оюутанд 100% тэтгэлэг өгсөн байна. За Багнуур бол жил болгон бас тэтгэлэг, Монгол Орос цэвэрлэмж бас жил болгон Оросын улбаны улс руу гээд энэ олон тэтгэлгүүдийн боломж байдаг. А тэгтээ нэг нууц байна. Тэтгэлэг авахын тулд энэ үйлдвэрүүдэд хэрэгцээтэй мэргэжлүүдээр сурдаг байх хэрэгтэй. Ирээдүйн үйлдвэр технологийн парк, ирээдүйн боловсруулах үйлдвэрүүд хэрэгцээтэй инженерийн мэргэжлээр сурдаг байх шаардлага байна. Тэгэхээр энэ мэргэжлүүдээр сурсан залуучууд хамгийн чухал одоо тэтгэлгийг авах үндсэн шалгуурыг хангаж байна гэж ойлгож байна. За үндсэн том агуулгаараа бол Монгол улс одоо дотоодын тэтгэлгүүд гэх юм бол та бүхэн мэдж байгаа Монгол улсын ерөнхийлөгчийн тэтгэлэг байдаг. За бид өнгөрсөн ерөнхийлөгчийн одоо энэ тэтгэлэг хариуцсан ажлын албаныхандаа таарж ах яг энэ ерөнхийлөгчийн тэтгэлгийг 40 хүн зарласан байна. 40 хүн. Тэгээд 40 хүн магистр докторийн чиглэлээр яг энэ боловсруулах үйлдвэр инженерийн чиглэлээр зарласан чинь харамсалтай нь 20 гаруй хүн л энэ тэтгэлгийг авч чадсан. Бид нар мэдээлэл бидэрт байдгүй юм байна. Бид нар энэний төлөө өөрсдөө бас эрэл хайгуул хийдэг юм байна. Тэгэхээр тэтгэлэг бол байдсан байна. Бид нар тэрийг ууггүй хайж болох хэрэгтэй гэж. За ингээд ерөнхий сайдын тэтгэлэг байдаг. Та бүхэн мэдж байгаа. За ингээд бусад гадаад тэтгэлгүүд гэх юм бол засгийн газрын олон улсын сангийн тэтгэлэг гэх ингээд маш олон тэтгэлгүүд байдаг. За уулуурган чиглэл дээр их бол Косны тэтгэлэг байдаг Японы тий. За хятад бүгд найрамд хятад ард улсын бол маш олон тэтгэлгүүд одоо байна. Тэр энэ олон тэтгэлгүүдэд ирээдүйн энэ инженерийн чиглэлээр сурах юм бол бүгдээрээ хамрагдах боломж нь бол байгаа гэж ингэж ойлгож болно. Тэгэхээр бид нар өнөөдөр Монгол улс яг ийм түүхэн цаг хугацаанд дээр байгаа. Өнөөдөр бидэрт байгаа бодлогын хувьд гэх юм бол нэг том үдэс санаа хэлээд байгаа нь бид нар дандаа олборлох чиглэлийн инженерүүд биднэрт одоогоор байна. Яг боловсруулах чиглэлийн инженерүүд дутагдaltaй байна. Энэ ялгаатай байгаа юм шүү дээ. Тэгэхээр бид нар эрэл хайгуул хийж боловсруулах үйлдвэр чиглэсэн инженерүүдтэй олмоор байна. Энэ чиглэсэн мэргэжлүүдийг илүү эзэмшээч гэдгийг өнөөдрийн энэ илтгэлээр бас илүү та бүхэндээ одоо гол ингэж гол уриалж хэлхийг зорьсон. Үйлдвэр технологийн парк Эрдэнэс Монголын нэгдлийн охин компани болох Эрдэнэс үйлдвэр технологийн парк гэдэг компани байдаг. Энэ компани үндсэндээ яг одоо Монгол улсад 6 үйлдвэр технологийн парк хөгжүүлэх гэж ажиллаж байна. Энэ дундаа хамгийн бодиттой бүтээн байгуулалтны явж байгаа үйлдвэр технологийн парк бол Орхон аймагт Эрдэнэ үйлдвэрийн дэргэд хэрэгжиж байгаа үйлдвэр технологийн парк
1200 га газрыг хашаалтсан. Тэр дотроо төмөр зам, авт зам, цахилгаан, бохир дулаан гэдэг бүх төрлийн шугам сүлжээ инженерийн дэд үтсийн ажил хийгдээд 70-80% явж байна. Тэгэд энэ өөрөө ирээдүйд бодиттой хэрэгжүүл яг араас нь ингээ бусад үйлдвэр технологийн паркууд амжилттай хэрэгжснэ. Гэхдээ нэг зүйл бий. Бид нар шин Монгол улс өнгөрсөн хугацаанд үйлдвэр технологийн парк хөгжүүлсэн. Яг энэ үйлдвэрүүдийн нэгдсэн энэ кластерт чиглэсэн энэ олон үйлдвэр байж болох энэ орон зай чиглэсэн энэ үйлдвэрүүдийг хөгжүүлсэн түүх одоогор байхгүй. Бидний хувьд шин зүйл. Тэгэхээр энд хамтдаа Монгол улс одоо бүгдээрээ нийлээд алхах гэж байгаа учраас энэ алхах хүмүүсийн нэг нь энэчээ сууж байгаа залуучууд та нар байж болно. Тэхийн тулд ирээдүйн том инженерүүд болооч гэдгийг ярианыгаа төгсгөлд ингээд хэлье. Эрдэнэс үйлдвэрлэлийн технологийн парк.